За би ер нь стрим хийж сурна. Яванда. За нэг ялгаагүй дээ бичлэг хийгээд байгаа нэг ялгаагүй байгаад болохоор бичлэгийн хянахгүй л оруулаад байгаа л да сүлээд. За жариг өдөө. За анхны тооны хосын олонлогод за энэ анхны тоонууд нь бол одоо remarkable гэдэг чинь онцгой юм. За тэгээд аль хоёрыг нь хаваад яаж залгасан анхны тоо гарна гэж байгаа байхгүй юу. Жишээлбэл 792-ыг аваад үзэхэд ингээд энэ хоёр нь анхны тоо тийм. Тэгээд энэ дөрвийн нийлбэр бол энэ хийж байгаа байхгүй юу. За тэгээд дөрвөн ширхэг анхны тоог одоо яаж хооронд хосоор наваад яаж залгасан анхны тоо гардаг. Ийм тохиолдлууд дундаас энэ дөрвөн тооны нийлбэр нь хамгийн бага байдаг нь энэ дөрөв юм байна л да. Тэгээд тэр хамгийн бага байдаг нь энэ юм байна. За тэгэхээр 5 ширхэг ийм анхны тооны хувьд хамгийн одоо нийлбэр нь тэр 5 анхны тоо нь яг энэ шаардлагыг хангадаг тийм. Хосоор наваад яаж залгасан анхны тоо гэдэг. Тийм олонлогууд дундаас нийлбэр нь хамгийн бага байдаг тэр олонлогийн нийлбэрийг ол гэж байгаа байхгүй юу. Тэгээ хариу энэ. За энэ нэг удаан ажилладаг програм байхгүй юу. Тэгээд оптимиз аягүй шаарддаг. Тэгээд би яг одоо явцсан байгаа тодорхой төвшөнд явцсан байгаа төвшөндөө оптимиз хийж энэ бодлогыг бодъё. За тэгэхээр ямар ч юм гэсэн бидний хэд бол за 20,000 гэдэг санааг эндээс аваад ашиглачи те 20,000 төвшөнд л бодно гэсэн. Максимум нь 20,000 гэж тооцчих те. Нөгөө 5 анхны тооны хинт авч байгаа гэсэн үг шүү дээ. Юу нэнийг бодож байгаа хүмүүс бол тэрийг мэдэхгүй ч байгаа те. Тэгэхээр бүр хөндрөн гэсэн үг. За би арай хөнгөн болгож бодох гэж байгаа гэсэн үг. За тэгээд бодъё. За энэ нь бол анхны тоонуудаа ямар ч байсан гэсэн. 20 хүртэл анхны тоонуудыг 5 хосоор нь л ингээд шалгаад байна гэсэн үг байхгүй. Тэгээ зүгээр ажилуулаад үзье. За нэг нөгөө анхны тоо шалгадаг юмаа дахиад ашиглана. Тэгээ анхны тоонуудаа вектор хийнэ. Вектор за нэг анхны тоо шалгадаг юм яваадсэн тий. Тэрийг ашиглана. Энийг ашиглаж. За энэ чинь тэгтээ арай жоохон сайжруулна анги нь. Энэ хэрэггүй. W манай спаггүй тэнцүүд. За ингээл болчихно да. Тэгээд энэ чинь W. За энэ бол боломжийн анхны тоо шалгадаг функц. Тийм амар төгсч шилтэй. За анхны тоонуудаа хийцэн. Одоо бид нэр ба штэ
Одоо бид нар эндээс нэг юм харна те. Юу харах вэ гэхээр биднэрт 20,000 хүртэл анхны тоонууд байгаа байхгүй юу? За 20,000 байлаа гэж бодъё л да тий. Дараас нь 20,000-ыг залгая л да тий. За 20,000 хүрэхгүй шүү дээ тий. Энэ тий. Араас нь дахиад нэг ийм анхны тоо залгая тий. За тэгэхээр энэ хэд гарч байна? Тэрбум. За тэрбум. За тэр нь ч яах вэ? Энэ анхны тоог бид нэр шалгахтаа энэ ажиллана гэсэн үг. Тэгэхээр гайгүй функц болчихж байгаа гэсэн үг. За нэгт хоёрт болохоор одоо бид дахиад нэг юм хийнэ. Хонж тавьсан, урдж тавьсан анхны тоо болдог хосуудаа эндээс гаргаж авъя төхөө. Тэгэхээр энд хэдэн анхны тоо бүгдээр харчаа тий. За privacy size 2200 байна. Тэгэхээр за нэг 2300 урттай харьцан бибинийхээ ханж тавьсан анхны тоо болж чаддаг тэр хосуудыг олё тий. Заалгүй нэгч pairs гэж тий. Pairs 2300 2300. За pairs-ийг шалгахдаа ингэн for I тэнцүү тэг privacy size сониг. За тэгээ энэ нь ч гэхдээ бас хоёр янз юм. Хоёр юутэй хэвлээ. Хоёр талтай чиглэл. тэрийг тооцноо. За тэгээд is pair if is pair privacy ein яч залгасан хос олж чаддаг анхны тоонуудын хүснэгт гэсэн үг. Тэгээ lookup mark явсан гэсэн. Зөв. Энэ байвал бид нар pace I J1 pace J1 бас гэдэг юм байна. За pace гэдэг is pair гэдэг нь ямар функц вэ? Ингэж залгадаг те конк залгадаг конк x y if conc x y is prime not те байвал одоо энэ хоёрыг ингээд залгахад анхны тоо биш байвал энэ хосолж чадахгүй гэсэн. Буцаагаад ингэж залгахад болохгүй бол бас false тэгээд зөө болох гэсэн тэ. За conc гэдэг функцч and conc index. За яах вэ?
Нэгсэн ард Y-ийг холбох гэдэг байгаа шүү дээ. Санаа нь бол л дээ нэг юм ABC гэдэг тооны ард DFG гэдэг тоог холбох гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ABC-ийн ард дөрвөн ширхэг тэг тавьж байгаа холбохоор харагдаад байгаа. Дөрвөн ширхэг тэг гэдэг чинь энэ шүү дээ тий. Энэ чи хамгийн анхны 10 зэрэг гэхгүй. Энэс их хамгийн анх 10 зэрэг байгаа. За тэр санааг нь тавьчих. Энд за уржуулах гэж байгаа те нэг байгаа. Араас эхлэх үү. Чи ядаж нэг ордод байгаа шүү дээ. За тэгэхээр ойл хөгжим нэрс байвал ингээ гаргаад авч тэгээд ингээ залгах чинь гэсэн үг шүү дээ. За нөгөө өснөгтэй гаргаад авсан. За энэ өснөгтийг гаргаж авахд хэр удаж ийн харъя те. Ийм л удаан програм шүү дээ. Зөвхөн юм өснөгтийг гаргаж авахд л бараг 5 секунд болж байна. Тэ 5 секунд болж таа. За энийг гаргаад авцаа. За зүгээр 5 давхар давталт хийчих болох юм уу? Танд давхар давталт хийчих те. Яатын үзье. JKLM гэж хаад. Ингээл үзье. Privacy size. Би privacy size-ыг нэг гэдэг юм тавьчихсан юм. Тэгэхээр айгүйх бичигдэл юм гэдэг байна шүү. За энэ за бүр G яхалаа. За 5 юмтай хоших хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр 4 юмтай чи ядаж юм байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгээд ингэн гэсэн үг. Одоо хоёр дахь нь айдэр нэг юмээс эхлээд шал өөр юм ботцсон сууч. Тэгээд одоо шууд нөгөө хүснэгтнээсээ хаана pairs if pairs I J. За энэ хоёр бол хосуудуу гэсэн үг шүү дээ. Энэ хоёр хосуудуу гэсэн. За хосууд байвал одоо энэ бичгэл ингээд доош явна гэсэн үг шүү дээ. За энэ дээр нь залхуур. Тэ нэг залхуураа тал гарах юм л дээ. K J. За энэ бол гаргах хоёр. If pairs I K тэ. Тэгвэл if pairs JK. So байвал энэ хаалт бараг хэрэггүй юм шүү. Одоо энийг жоохон шиг нийлүүл. Тэгчээ.
За ийм байвал за одоо дөрөвдөх нь KL L нь K sequence L нь ингэн. За L нь K-тэйгээ найзлах ёстой. За L нь бас K-тэйгээ найзлах ёстой. Хэлсэн үү? За одоо сүүлийнх нь M нь L-с их байна. Тэгээд M нь I-тайгаа найзлана. M нь J-тэй найзлана. Бас M нь ингэн. Бас L-тэйгээ найзлана. За нэг 5 юм олчлаа. За тэгээд дээр болгон дээр бүгдээрээ хевлээ дээ. Prime C I тэ. За ингээ дахиад нэг sum гэдэг юм авчи. Sum тэнцүү Prime C I I J K L M тэгээс хайлт гэж. За бүх боломжоо хайж байгаа юм чинь. Тэгэхээр бид нар хамгийн бага нь болох ёстой шүү дээ. Хариу маань за гिचтэй их таахлж байна. Сол max is сол за тэр манай хариу бол алгоритм авч. За энэ хэр удаа ажиллах нь харъя тийм. Ингэн гэсэн үг. Олчлаа шүү дээ. Макс нь шээ минимум нөхгүй. Биднэрт минимум хэрэгтэй шүү дээ. 26-33. За хариу бол олцсон. За энэ хэдийн хугацаанд ажиллаж байна бүгдээр харъя. За 6 секунд ажиллаж байна тий. Тэг би энэ дээр нэг юм юу хиймээр байгаа юм аа. Оптимиз хиймээр байгаа юм аа. Ямар оптимиз вэ гэхээр би нэг юм харсан. Юу вэ гэхээр бид нар нэг хоёр тоог нийлүүлэх гэдэг байгаа шүү дээ. За ямар ч үгүй тий A B C D F G H гэдэг юм уу тий. Тэг бодцсон шүү бодлогоо гэхдээ. За энэ хоёрыг ингээд нийлүүлэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ хоёрын цифруудын нийлбэр нь нэр анхны тоо шүү дээ. Тэр цифруудын нийлбэр нь тус тусдаа 3 биш гэсэн үг байхгүй юу. За ганцхан 3 дээр л 3 байгаа тэр хамаагүй. Тэгэнгүүт 3 байлаа гэж бодоход нөгөөх нь цифруудын нийлбэр нь 3 биш болчих учраас нийлбэр нь 3-т багтахгүй байхгүй юу. Энэ тус тусдаа цифруудын нийлбэр нь ямар тохиолдолд юу болох юм бэ? Юу лээ? Юу гэвэл
3-т хуваагдахгүй юм бэ гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт аль нэг нь тусдаа 3-т хуваагдахгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 3-аас бусдын тийм байгаа шүү дээ. 3-т хуваагдахгүй. Тэгэнгүүт хоёр л боломж үлдэж байгаа байхгүй юу. Нэг юм хоёр. Тэгэхээр цифруудын нийлбэр нь нэг үлдэгдэл гардаг. Цифруудын нийлбэр нь хоёр үлдэгдэл гардаг. Тийм хоёр өөр юм нэмэгдчихээр 3-т хуваагдаад байгаа. Тэгэхээр энэ олонлогийг дангаар нь үзээд энэ олонлогийг дангаар нь үзчих юм бол хурд нэлийн багасна гэж би үздэг байхгүй юу. Тэгэхээр одоо жоохон бодлогоо хөнгөрүүлэх гэдэг шүү дээ. Арай өөрчлөх гэдэг шүү дээ. Энэ хоёрыг тэглэх юм байна те. Тэрийг доор нь бичиж өгч чинь prime sign дээр чинь за тэгж үзгүү гэж та. Тэгэхээр нэлийн хөнгөрөх баха. Ингээ нэлийн хурдан болох бах. Одоо бол энэ 6 секунд ажиллаад байгаа шүү дээ. За тэгэхээр зүгээр ингэчээ. За ямар нэгэн ичидийн одоо үлдэгдэл нь Q-тэй тэнцүү 1 Q-н 2 хүртэл явна. Ийм таталтанд л энийг хатчиход гэж. Тэгэл ингэх гээд байгаа юм л та. Тэгээд шүү дээ. Энийг 4-өөс 5-аас эхлүүлээд гоё оптимиз хийнэ. Ингэж өгөөд тэгээд primes clear хийгээд тэнгуүтэй primes дээр 2-ыг бол ерөөсөө хийгээд хэрэггүй. 3-ыг бол хийчихнэ. Тэгээд одоо энд ингэх гээд байхгүй би if I mod 3 тэнцүү Q байвал гэх гээд байхгүй. Тэгээ би групплэх гээд байна гэсэн үг шүү дээ. Одоо энэ бол нэлийн багасах хэрэгтэй байхгүй юу? Миний бодлоор нэлийн багасах нь хөөхий бүр удаашна. Энэ шалгалт удаага ачлаа те. Үгүй юу? Ягаад вэ? Би өнөх гоё санаа бодож олсон юмсан. Би энийг тэглэх юм болчих. Тэгсэн ч бодчих те. За оптимиз болчихдохгүй юм байл да. Би нэг 2-оор үржүүлээ авчих. Юу вэ? Юу болоод байна? Эс prime чивэрлсэн конк хийсэн энд нэг хязгааргүй давталт яваад байна да.
Окей. Зөксгоор нь засгнэ. За. Энэ юу болоод байна? Ингэхгүй үстэй. Манай эн чинь хэд байгаа? Бид нар чинь бүгдээрээ 3 хуваахад нэг үлдэгдэл гардаг те. Тэгэхээр энэ дээр хариу гарна л гэсэн үг л те. Би анхны тоонууд аваад энэ лүү хийхэд амар их хугацаа өрөөд байгаа л гэж орж ирж байна да. Тэгсэн чинь бүр миний програм эвдрээ ичлээ бүр. Зогсгооч боллоо. Зэ. Боли. Зүгээр л нэг санаа төвшүүлсэн. За энийг сайжруулж болно. Бүр гой сайжруулж болно. Энэ нь бол Тэгэл бүр гой сайжруулж болно л гэж бодож байна. Болох ч ёстой гэсэн. Яагаад тэгэхээр амар бүх групп дээр юм хийгээд байгаа юм чаа. За икүн дээр юу болохгүй байсан бүү мэд. Хариу мэдгүй. Саад юу болохгүй юм бэ? Энэ ажиллахгүй л байсан л гэж орж ирж байна. За мэдгүй. За 6 секундэд бодчихлаа. Энэ бол бас гайгүй амжилт ч юу юм бол. За туслаа.